За юу яцгаана. Тэгээд энэ бичлэгийг үзэх тэр өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр ерөөхдөө X буюу хуучнаар Twitter дээр жоохон халуухан маргалдаан болж байна. За энэ юуны тухай вэ гэсэн чинь энэ Mongols EN Translation гэдэг нэг юм X аккаунт байгаа. Энэ болохоор Монголтой ямар нэгэн байдлаар холбоог өгдөг. Өөрөө ингээд юун дээр аккаунтн дээр тавьчихсан. За тэгсэн чинь энд нэг юм клип яваад байгаа юм. Энэ яг яадаг клип вэ гэдгийг хэдүүл үзцгээе. Хамгийн ладрын харилцаатай CS player гинэ. Викадия шүү. Викадия бол жинхэнэ манж шүү нэрв. За тэгээд манж бол те ер нь бол хараал юуганд ордгоо гэд ингээд энэ одоо энэ аккаунтны эзэн зүгээр энэ одоо engagement буюу одоо ер нь engagement farm-дах гал ингээд Slur гэдгийг нь оруулаад ирсэн. Тэгээ манж бол яг үнэндээ бол Slur бол биш те тийм сте. Бүгдээрээ мэдчихэж байгаа. Энэ Монгол хүн л юм шиг үлээ тэгээд яг ямар утгатай ямар зорилгоор ингэж амар ийм тоглогчдын хооронд ийм хагаралтай үүсэх гэж юм бичээд байгаа юм болоо гэдэг нь амар сонирхолтой байгаад байгаа. Викадия бол нэрв жинхэнэ дотор тамиртай. За тэгээд дотор тамиртай гэдэг бол insecure гэж ярьдаг. Тэр энэ дэр болохоор genuinely awful person with a bad intention. Үнэхээр тэгээ муухай хүн тэгээд муу үйлдэлтэй хүн гэж энэ дээр ингээд бичсэн байгаа байхгүй. Энийг ер нь бол тэг хин нэгэн уншаад энэ Викадиг ер нь юу гэдэг юм бэ те? Хин ч ингэж бодохоор энэ genuinely an awful person with bad intention гэдэг нь бол ерөөдөө те үнэхэрийн те ерөөсөө л айгүй заваан тийм муу санаа муутай явдал муутай хүн гэсэн нэг тийм маягтай өгүүлбэр. Гэхдээ энэ дэр бол ер нь бол insecure л гэж оруулах хэрэгтэй. За тэгээд нэг ийм клип яваад байгаа. Тэгсэн сая хэдэн цагийн өмнө Blitz хариу өгсөө. First of all, I sincerely apologize to Wikidia. За юуны түрүүнд би Wikidia уучлаарай гэж хэлмээр байна. Major is one of my closest and favorite friends. And our team has always had great relationship with Aurora as well. За тэгээд энэ болохоор ер нь Major бол те бидний те хамгийн ойрын те дотны найзуудаа Aurora-д үргэлж те тийм гайхалтай харилцаатай байж ирсэн. That conversation was never meant to be serious or offensive. За тэр ярилцлага бол үнэхээр яг тийм чин сэтгэлээс бол хэлээгүй зүгээр л одоо it was just a troll joke on stream. Энэ зүгээр нэг тийм troll маягаар те тоглоод хэлсэн юм аа. There was absolutely no intention of racism. За тэгээд ямар нэг арьс өнгөөр бол ялгаруулах зүйл тийм зорилго бол байгаагүй. And I hope you understand it is raw translation. За энэ бол зүгээр шууд юм тэ шууд ингээд ямар нөгөө хар яриагаар ингээд орчуулсан байна тэ. And I hope you understand and it doesn't reflect my true feelings towards him as well. За тэгээд энэ бол тэ миний тэрнийг тэ юу гэж бодоход бол ямар нэг нөлөө байхгүй. I also want to note that cultural and language difference can sometimes cause misunderstanding. За тэгээд заримдаа энэ үндэсний соёл болон хэл тэ үл ойлголцлыг үүсгэдгийг хэлмээр байна. That's why I felt it was important to clarify this. За тэгээд тийм болохоор би энийг заавалчгүй ингэж те зүв болгох ёстой гэдгийг те мэдэрсэн л гэж байна. Sorry again. За тэгсэн чи Aurora-гийн фэнүүд бол за коммент доор бол амар ууртай байгаа. You never pulled this kind of trolling on players like Cadian or Apex. За чи иймэрхүү зүйлийн тролл маягийн зан чанарыг Apex болон Cadian дээр гаргаагүй биз дээ. Мэдээж үгүй. Энэ бол те
чин сэтгэлээсээ уучлалтгүйсэн зүйл бол биш байна. Гэхдээ чиний Counter Strike-ийн карьерт амжилт хүсье гэсэн байна. Зя тэгээд ерөөхдөө Aurora-гийн фэнүүд бол айгүй ууртай байгаа. За энэ дэр бол you wouldn't say a word if Apex cursed your family. За хэрвээ Apex танай гэр бүлийг ингээд тэ доромжилсан бол доромжилсан ч гэсэн чи юу ч хэлэхгүй. Гэтэ чи Викадиагийн чамаг би тэрийн тоглогч гэж хэлснийг чи хэзээ ч мартахгүй байгаад байна. Мэдээж Apex бол бас тийм гэр бүл тэгж бас амар доромжлохгүй байх. Тийм тоглогч угаас биш те мэдж байгаа шүү дээ бөөнөрөө. За тэгээд энэ дэр эрдэмтэд нөхөр юуар манчиг ороод ирж байгаа байхгүй юу? Энэ одоо яг яах зориултын. Тэгээд одоо ер нь тэгээд нөгөө нэр хүнд ихсэх тусам те дэмжигчд ихсдэг ирээр үзэн ядагчд ихсдэг. Тэрийг бол сайн мэднэ. Тэгээд иймэрхүү хүмүүс бас мерсээр гарч ирнэ. Янз бүрээр гарч ирнэ. Зя тэгээд Apex-ийн юу бөмбөгнүүд их хөгсөн хэврээл бай гэж энэ нөхөр бол айгу ууртай байна. Тэгээд ягаад ийм амар яг өөр төрөө тусгаж ингэж авч амар уурладгийг бол үнэхээр ойлгохгүй байна. За өрөвдөлтөө B tier л гэсэн байна. B tier. Зя тэгээд энийг хэдүүлээ орчуулад харчаа л да. Яг юу гэсэн юм те B tier. За би ангиллын суугам бити яриадээ л ухаан нэг юм ярьсан мэт. Гэтэ нэг артлынх нь түүх хэллэг бол үнэхээр ойлгохгүй юм байна. За тэгээд энэ дэр бол миний ер нь бол жоохон эмзэглэж байгаа хамгийн их эмзэглэж байгаа хараалыг бол энэ Mongoloid гэдэг. Mongoloid бол ерөнхийдөө тийм гажигтай, мэдрэл муутай тийм сэтгцийн эрүүл бус те ер нь бол би хаагарааш тийм одоо нэг юм тийм хүний тоонд орогдохооргүй гэсэн нэг тийм муухай хараалыг. Зя тэгээд энэ дэр бол энэ залуу энэ хүн аль хэдийн энэ хүн аль хэдийн уучлал гуйчихсан байна. Тэг үнэхээр түүнийг шүүмжлэмээр байвал шүүмжил. Гэхдээ тэдний гэр бүл болон улсыг бити энд оруулаа гэсэн байна. За энэ дэр болохоор Юсуф гэдэг нөхөр болохоор за фэний хувьд бид нар чиний уучлалыг хүлээж авахгүй. Би английн тоглогчоо. Чи үнэхээр you were really spiteful гэдэг нь одоо жоохон тийм үзэн ядалт ихтэй. Тэгээд God what you wanted гэдэг нь бол ерөөд чи хүссэн зүйлээ ингээд авлаа. Одоо бити сайн залуу болох гээд хичээгээд бай гэсэн байна. Тэгээд за ингээд доогор нь бол ерөөдөө одоо энэс доор probable spam гэдэг нь бол ерөөдөө ер нь л хүний хэллэнд ороогүй муухай юмнуудыг бол битсэн байна гэсэн үг бол энэ бол ээж чи хараал идэг энэ бол айгүй муухай өгүүлбэр байна. За тэгээд энд болохоор ер нь бол ийм маягийн зүйлүүд амар их тохиолдог л доо. Одоо над дээр бас иймэрхүү зүйл орж ирдэг байсан. Англи дээр стрим хийж хат you poor Asian chink chong keep sucking French cock гэсэн байхгүй. Чи мо ядуу Азийн chink chong гэдэг нь болохоор ерөөдөө хятад л гэсэн үг. Франц залуугийн эрхтнийг гөхсөн хэвээрээ бай ухааны юм ирсэн байхгүй. За тэгээд нэг иймэрхүү юм болцсон байна. Тэгээд энэ яг яах гэж яг энэ Mongols EN translation гэдэг пэйжийг одоо пэйж гэх юм уу одоо X аккаунт гэх юм уу энэ аккаунтыг яах гэж ингээд тоглогчдын хооронд ингээд хагарал үүсгэх гээд ингээд зүтгээд байгаа юм бол гэдэг бол үнэхээр ойлгохгүй байна. Монголцын дэмжигч юм болов уу гэж бодохоор үгүй. Тэг бодвол Монголцыг үзэн яддаг хүмүүсийн нэг нь баг. Тэгээд яг нөгөө цэвэр одоо нөгөө Монголыг айгу муу мэддэг. Тэгэл нөгөө мэдсэн сурснараа хүн амтнаас суугаал явж нэг тийм гадаад л хүн л гэж би бодоод байгаа. Тэгээд манайхан
хэрвээ одоо X.com дээр аккаунттай бол энэ аккаунтыг ер нь бол report хийсэн дээр байх. Яагаад гэвэл иймэрхүү мерсэр бас иймэрхүү зүйлүүдийг бас одоо юм тоглогчдын хооронд одоо хагарал үүсгэхээр хэмжээний юм зүйлүүдийн бичдэг нөхдүүдийг бол нөр нь зүгээр байлгамааргүй байна. Тэгээд хэрвээ энэ бичлэг ерөнхийдөө иймэрхүү сэдвтэй зүйлүүд яриулмаар байна гэж бодож байвал манайхан лайк дараад үзээрэй, бас subscribe дараад үзээрэй. Тэгээ ер нь ганц Монголц гэлтгөө ер нь бусад зүйлүүдийг бас жоохон хүргэх гэж хичээнэ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.